магтаалч байна, ер нь шүүмжлэлч байна. Эхлээд магтаалаас нь эхлээд хэлье да. Хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг доктортой хөгжлийн зорилттой нийцүүлсэн байна. Энэ бол шинэлэг зүйл байна. Сайн байна. Баярлалаа. Хоёрдугаарт нь төлөвлөлт төсөлт хяналт үнэлгээний платформыг хөгжүүлнэ. Хөгжлийн бодлого төлөлтийн нэгдсэн сан тогтолцоо бүрдүүлнэ гэж байгаа. Энэ бас агц байна. Болж байна. Өмнөх жилүүдээсээ бол илүү сайжирсан төлөвлөгөө болсон байна гэж харж байна. Гэхдээ нөгөө талдаа бас алдаанууд байгаад байна л да. Зарим зүйл заалт нь хүслийн жагсаалтчиг байгаад эсвэл бодит бус зорилго тавьчихад байгаа. Яамнаас хамаарал байна л да. Эхний жишээ хот байгуулалтын яамнаас асууя. 1-р хавсралтын 2-6-гийн 3 иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн инженерийн бүрэн хангамжтай эрүүл аюулгүй орчин бүхий 150 мянган айлын орон сууцыг барьж байгуулна гэж. Нэг жилийн хугацаанд бид нар ийм олон орон сууц барих чадал байгаа юу? Ийм зорилго тавих нь бодиттой юу? 3-р хавсралт дээр энэ 2-6-гийн 3-ын шалгуур үзүүлэлт нас байхгүй байгаа. Зорилго нь хийсвэр хэмжих шалгуур үзүүлэлтгүй бол энэ биелэх боломжгүй. Ийм төлөвлөгөө бол боловсруулмааргүй байна. Засгийн газар чи ер нь нэг л зүйлийг хэлээд байгаа шүү дээ. Хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй. Шалгуур үзүүлэлтэд зөв тогтоо. Ямар төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх нь бол хамаагүй. Иргэд бол үр дүнгэл хүсэж байгаа. Тийм л төлөвлөгөө боловсруулж иж бодиттой төсвийн хөрөнгө оруулалтаа хийгээд үр дүн авчрах боломж нь нэгдэнэ. Ер нь энэ хөгжлийн төлөвлөгөөг хизээ боловсруулж сурах вэ гэдэг үндсэн асуулт асууя. Эдийн засгийн хөгжлийн яамнаас. Энэ жилийн хөгжлийн төлөвлөгөө бол уг нь их богинохон бичиг баримт. Тийм сүртэй их ажил болохоор зүйл бол биш. 3 зүйлийг л бид нар харах хэрэгтэй. 1-р хавсралт тэргүүлэх чиглэл. Ердөө 12хан хуудас. 2-р хавсралт төсөл арга хэмжээний жагсаалт 26 хуудас. 3-р хавсралт хяналт үнэлгээний жагсаалт 15хан хуудас. Энэ нэг 50 хүрэхгүй энэ нэг хуудаснуудыг л бид нэр хараад зөв төлөвлөд явах хэрэгтэй байгаад байгаа. Энэ 3 хавсралтын үг үсэг хоорондоо яг таг таарчиж бид нэр энэ төсөл арга хэмжээгээ бодитоор хэрэгжүүлээд үр дүнгээ зөв хянаж чаддаг болно шүү дээ. Энэ 3-ыг л хооронд нь яг таг нийцүүлмээр байгаа. Дахиад нэг жишээ. Уг нь авилтаа тэмцэх газараас асуумаар байгаа. Өнөөдөр байхгүй болохоор чигүүр гэв туйл зүйн яамнаас асууя. 1-р хавсралт дээр тэргүүлэх чиглэлийн 4-1 авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлж авилгын төсөөллийн индексийн оног сайжруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Зорилго нь бол 180 улсаас 112-т жагсна гэсэн байна. Бид нар уг нь оноогоо сайжруулах хэрэгтэй болохоос биш. Байр ахин гэсэн юм хийсвэр зорилт тавьж болохгүй шүү дээ. Бусад улсад авилгажаад ирээд Монгол улсын оноо одоо байр нь ахихлаар бид нар сайн ажиллажлаа гэсэн яг л сая өнгөрсөн сард хийсэн тайлангийн дүгнэлтээр гарсан ажлын үр дүнгээ 100% үнэлнэ гэсэн тийм зүйл төлөвлөд ороод ирж байгаа байхгүй юу? Сүүлийн 3 жилийн 33 оноотойгоор гацчихад байгаа. Энэ индекс дотор бүрэлдэхүүн шалгуур үзүүлэлтүүд гэж байгаа. Тэр бүрэлдэхүүн шалгуур үзүүлэлтээс бид нар юун дээр нь муу оноо аваад байгаа. Тэднийг яаж сайжруулах гэсэн ажлын төлөвлөгөө хэрэгтэй. Авилга албан тушаалын эмгэмт хэрэг дээр бол сайн ажиллаж байгааг нь бол хөлөө зөвшөөрч байгаа. Сүүлийн 3 жилд бол 3 их 80 төгрөгийг энэ хохирлоос төсөвт бүрдүүлсэн. Энэ бол сайн үр дүн байгаад байгаа. Гэхдээ бид нар гол нь энэ авилгын индексийн төсөөллийг сайжруулах хэрэгтэй байдаг. Тэгжиж бид нар иргэдийн орлого сайжирна, аж ахуй нэгжүүд бизнес эрхлэх орчин таатай болно. Гадны хөрөнгө оруулагчид Монгол улсыг сонирх нь энэ 14 мега төсөл, нийслэлийн 24 мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх хөрсөн бүрдэх гэдэг. Эхний энэ 3 асуултан дээр хариулт авчи. За эдийн засгийн хөгжлийн ажлын хэсгийн 3-р өнгөр. За Лувсан Жамч гишүүний асуултанд хариулъя. Таны өмнөх намрын чуулганы үеэр хэлж ирсний дагуу ажлын хэсэгт биднээс мэдээлэлээр хангаад хамтарч ажилласан. Тэгээ биднээсийн хувьд бол энэ хөгжлийн бодлого төлөлт түүний удирдлагын тухай хууль заасан цаглбарын дагуу энэ хөгжлийн бодлогын баримтчуудыг боловсруулж ажиллаж байгаа. Арга зүйн хувьд бол энэ хуулийн заасан шаардлагуудаас гадна бас дээрээс доош, доороос дээш гэсэн 2 чиглэлээр ажиллаж байгаа. Дээрээс доош гэдэг дээр бол урт дунд хугацааны хөгжлийн бодлогын баримтчууд туссан зорилт арга хэмжээнүүдийг оруулах тухайн 2026 онд хүрэх төвшин зорилтуудыг оруулах талаас анхаарч байгаа. Доороос дээшээ гэдэг нь төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, орон нутгийн байгууллага, хувийн хвшил аж ахуйн нэгжүүдийн санал хэрэгжүүлэхэд төлөвлөж байгаа төслүүдтэй холбоотой улсын хөгжлийн зорилтод нийцэх арга хэмжээнүүдийг тусгаж ажиллаж байгаа. За энэ цаглбаруудын хувьд бас цаг хугацааны хувьд ойрхон шахуу байдал бас байдаг.
За саналуудаа ирүүлж байгаа яамдуудын хувьд бол биднээсийн одоо энэ баримталдаг хууль болон засгийн газрын 2020 оны 470 дугаар тогтоол батлагдсан журам, эдийн засгийн хөгжлийн сайдын 2020 оны А167 дугаар тушаалаар батлагдсан аргачлалтаа нийцүүлж ирүүлэх тус зарим бэрхшээл гардаг. Бидний хувьд оны эхнээс эхлээд салбарын яамдтай одоо зөвлөн туслах арга хэмжээг авч олон удаа уулзалт хийж ажиллаж байгаа. Баримтчгийн чанар бол сайжирч байгаа гэж ойлгож байгаа. Таны тухайлан асуусан арга хэмжээ, түүний шалгар үзүүлэлтийн талаар манай яамдууд, манай газрын дарга хариулна. За ажлын хэсгийн 2 дугаар микро. Эдийн засгийн хөгжлийн яам Эрдэнэт усан жамс гишүүний асуултанд хариулъя. Тэр ер нь түрүүний бас хэд хэдэн Ганбаатар гишүүн, Соронзонбол гишүүний асуусан эдийн засгийн хөгжлийн яамны бодлого юу юм бэ? Бодлого нь яаж явж байгаа юм бэ гэд. Тэгээ энэ хүрээндээ болохоор 20 засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн 2 том одоо бидний хүрхийг хүсэж байгаа тоо буюу зорилго байгаа. Тэр нь ядуурлыг 2 дахин бууруулах, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ $10,000 хүргэх гээд энэ бодлогынхаа хүрээнд ажиллаж явж байгаа. Тэгээ 26 оны нөхцөл байдал маань их тийм эрсдэлтэй, таамаглах боломжгүй, докторгүй, тодорхойгүй юм нөхцөл байдал байгаа. Тийм учраас энэтэй холбоотой бас нэлээд одоо юу гэдэг яамдуудаас нийтдээ 890 бараг 900-аад За гүйцэж хариулъя. Ажлын хэсгийн 2 дугаар микро. төсөл арга хэмжээний санал ирээд саяны дурдсан хуулийн шалгуур болон аргачлалын дагуу 300 төсөл арга хэмжээ 26 онд орсон. Тэгээ үүн дотроос түрүүний ярьсан ядуурлыг тон хэмжигдэхүүнээр эсвэл тэр урсгал зардлаа тон хэмжигдэхүүнээр шийдэхээр ингэж ирмэлдэж явж байгаа. Тухайлбал экспортороо валютын орлогоо нэмэгдүүлж төгрөгийн орон зайгаар бүтээн байгуулалтаа явуулах ийм үндсэн бодлого явж байгаа. Энэ хүрээнд дэд бүтэц болон боловсруулах үйлдвэрт энэ чиглэлд тухайлбал зам тээвэр болон эрчим хүчний чиглэл дээр нийт ингээд нэг 10-аад их найдын төсөл арга хэмжээ орж байгаа. Үүн дотор 150,000 айлын орон сууц нь ядуурлыг дөрвтэй бууруулах бүр одоо бидний тооцоогоор бол 150,000 айлын орон сууцны эффект нь ядуурлыг 3.6 пунктаар буулгахаар байгаа. Тэгэхээр 24 Хууль зүйн яам. Ажлын хэсгийн Хотоголтыг 5 8 өдөр сууж игээл. ажлын хэсгийн 1 номер. Төмөрхүү дарга ажлын хэсгийн 5 номер дээр ч сууж байгаа байна. Дараа нь харъя. За ажлын хэсгийн 1 номер. Усан жамц гишүүний асуултанд хариулъя. За Монгол Улсын засгийн газар бол авилгатай тэнцэх үйл ажиллагааг бол энэний өмнөх засгийн газрын үед ч одоо хэрэгжүүлж байсан, одоо ч үргэлжлүүлээд хэрэгжүүлнэ. За энэний одоо томоохон жишээ бол 5 иш ажиллагаа гэдэг шүүгэн шүүр шилэн одоо шилжүүлж авах энэ гэдэг ийм ажиллагаануудаа үргэлжлүүлж хэрэгжүүлэхээр засгийн газрын хөтөлбөртөө туссан. За олон улсын түвшиндээ авилгатай тэнцэх асуудал дээр олон улсын түвшинд ингэж оноо байр эзлүүлж улс орнуудын индексээр ингэж байр эзлүүлдэг. Энэ аргачлалаараа үндсэндээ авилгатай тэнцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлээ, шалгуур үзүүлэлтийг нь тавиа гэж ингэж ярьж байгаа. Тэгээд энэ индексийн үзүүлэлт бол дотроо одоо 5 үзүүлэлтээс хамаардаг ийм үзүүлэлт байгаад байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлтээр оноо, байр гэдэг хоёр асуудал гарч ирж ингэж явдаг. Тэгээ энийг нь бол сайжруулна гэдэг маань бол оноо, байр аль альнийхэн түвшинд бол сайжруулах энэ агуулгыг л За ажлын хэсгийн 5 дугаар микро. За ер нь хот байгуулалт барилга орон сууцчлалт яамнаас бол 24-өөс засгийн газрын мөрийн хөтөлбөрт 24-өөс 28 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 150,000 айлын орон сууц барих ийм зорилт тусгагцсан. Энэ 150-л 4 жилийн тоо байж байгаа. За 25 онд бол бид нар 35,000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулна гэдэг ийм төсөөлөл тавьсан 26 онд. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо нийтийн орон сууцны тухай бид нар ярихгүй байгаа. Инженерийн дэд үтцэд холбогдсон амины орон сууц бас энд орно.
За амны орон сууцыг мөн ипотекийн зээлд хамруулах энэ чиглэлийн ажлууд хийгдэж байгаа. Энэ чиглэлээр бол манай яамнаас бас нэлээд ажлуудыг хийж байгаа. Банкуд маань ипотекийн зээлэнд амны орон сууцыг хамруулахын тулд баталгаажуулах асуудал ярьж байгаа. 2024 оны 12 сард бид BEST гэргэж гамшиг төсвөртэй эрчим хүчний хэмнэлттэй барилгын стандарт. За гүйцэж ярилээ 5 номер. Аргачлалаа баталсан одоо эх 7 хоногоос аудиторуудаа бэлдэх сургалтаа эхэлж байгаа. Ингээ аудитортой болоод за энэ дээр зориулсан мэдээллийн технологийн платформыг оруулаад амны орон сууцыг бол нэлээд түлхүү дэмжинэ. Энэ чиглэлээр дүүргүүдэд амны орон сууцны технологи дамжуулах төвүүд ажиллаж байгаа. Сая 5 сарын 7-оос 10-ны хооронд 4-өөс 7-ны хооронд Сүхбаатарын талбай дээр мөн дулаан байшин гэж өдөрлөгөөр амны орон сууцны мэдээллүүдийг өгч 10,000 гаруй иргэдэд үйлчилсэн ийм тооцоотой байж байгаа. Тэгэхээр Солонго 1-2 төсөл ашиглалтанд орно, 1008 айлын төслүүд ашиглалтанд орно. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чой усан зэрэг хотуудад залуус ирээдүйн хорооллууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн дэд төсвүүд баригдсан байж байгаа. Энэ төслөлтүүд ашиглалтанд ороод бид нар 35,000 айлыг инженерийн дэд төсвөөр хангагдсан орон сууцнд оруулах зорилттой биелүүлнэ гэж тооцож байгаа. За Лувсан Жамч гишүүн тодруулъя. За эдийн засаг хөгжлийн яамнаас тодруулж асууя. Хавсралд 1, 2, 3 үг үсэггүй хоорондоо таарах ёстой. Тэргүүлэх чиглэл байгаад тэр чиглэлдээ нийцсэн төсөл арга хэмжээ байгаад төсөл арга хэмжээний шалгуур үзүүлэлтүүд нь зөв байх ёстой шүү дээ, тий. Хууль зүйн сая бол байр ахиулна, оног ахиулна гэж байгаа. 3 дугаар хасралт дээр тийм шалгуур үзүүлэлт байхгүй байгаа байхгүй юу? Зөвхөн авилгатай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тэр хэрэгжилтийнхаа хувийг өсгөнө л гэсэн шалгуур үзүүлэлт байгаад байгаа. Хот байгуулалтын яам энэ 25 онд бол 35,000 айлын орон сууц, 26 ондоос 35,000 айлын орон сууцыг ойлгоно тий. 3 дугаар хавсралт дээрээ тэр тоонд байхгүй байгаа. Энэ 2-ын 6-гийн 3-ын энэ зорилт маань 3 дугаар хавсралт дээр тусаагүй байна гэдэг чинь бид нар энэ төсөл арга хэмжээгээ үнэлж чадахгүй буюу татвар төлөгчдийн мөнгө үргүү зарагдах гэдэг юм гэсэн. Энийг яаж засах вэ гэдэг ерөнхий асуултыг эдийн засгийн хөгжлийн яамнаас асууя. За ажлын хэсгийн 2 дугаар. Лувсан Жамч гишүүнтэй санал нөгөө тэр 1, 2, 3 дахь хавсрал яг зөв нийцэх ёстой. Хуулиндаа бол ууланд бид яг энэ 2, 3 дахь хавсралтай байхаар байсан авчиг сүүл улсын хурлын тогтоолоор тэргүүлэх чиглэл буюу 1-р хавсралт орж ирсэн. Тэгээ 1-р хавсралт тэргүүлэх чиглэл дээр яг одоо тухайн жилийн онцлог ажлууд тэргүүлэх ажлуудаа багцлаад түүнийхээ задаргааг 2, 3 дахь хавсралт руу явж байгаа. Энэ дээр түрүүний хэлсэн одоо нэг ажлын хэсэг гараад ажиллаж байгаа шиг бидний төлөвлөлт төсөвлөлт хэрэгжих хяналт үнэлгээний энэ тогтолцоо руу шилж хүртэл мөн энэ тогтолцоон дээр бид нэр сайжруулалт хийж байж энэ бидний энэ баримт бичиг төгс төгөлдөр болох юм а. Бид нэр сайжруулалт хийгээ явж байгаа. Аль болохоор тоонууд маань нийцэлтэй байж байгаа. Тэгээд яг За хариулт хангалт хөгжиж. Лувсан Жамч гишүүн. Их олон ажлыг хийж байгаа ажлын хэсгүүд их өдөршнөг ажиллаж байгааг бол маш сайн ойлгож байгаа. Гэтэ миний энэ гол хэлээд байгаа санаа бол бүх яамдууд танхимын газар нийслэлүүд ирсэн байгаа энэ байршил дээр энэ бидний хөгжлийн төлөвлөгөө гэдэг зүйл юм а. Зөв боловсруулж сурцгаая гэдэг л зүйлийг хэлэхдээ гол зорилго байгаа даа. 185 дугаар тогтоолоор KPI шалгуур үзүүлэлтийг оновчлох энэ бодлогын бэрийн бичиг баримтуудыг төлөвлөлтийг зөв болгох ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгээ энэ дээр сая хэлсэн бүх яамдуудтай нийслэлийг оролцуулаад энэ төлөвлөгөө төсөвлөлт хяналт үнэлгээ шалгуур үзүүлэлтийг зөв болгох ажлыг идэвхтэй хийх учраас та хэд манаас өргөнөөр оролцоосоо гэж хүсэж байна. Энэ 5 дахь өдөр 2 цагаас Жанжи Сүхбаатар танхимд ажлын хэсгийн 2 дугаар хурлаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Та нар маань аль болох бодлого төлөлтөд хэлэлцсэн газар ч юм уу те газрынхаа хүмүүсийг явуулаарай гэж хүсэж байна.